Та бүхэн сайн байцгаана уу? Эзний өдрийн мэндийг хүргэе. Дэлгэр олон монголчууд минь дэнч хатаалт сайхан наацсан биз дээ. За энэ өдөр би үйлчлэлийн суу алдар хэмээн өмнөх 2 бүтэн сая өдөр та бүхэнтэй суврал болгон хуваалцж исэн сургаалынхаа төгсгөлийн 3 дахь хэсгийг хуваалцахыг хүсэж байна. За ингээд би юуны өмнө уншиж исэн ишлэлээ дахин та бүхэнд давтаж уншия. 1-р Тимот номын 3-р бүлгийн 13-р ишлэгийг би та бүхэнд дахин унших гэж байна. За та бүхэн минь энэ ишлэгийг бол маш сайн мэддэг болсон бахаа гэж бодож байна. Учир нь онц үйлчилсэн сайн байр суурийг олдог бөгөөд Христ Есүс дэх итгэлдээ үлэмж зоригийг олж авдаг гэж хэлсэн байна. За бид нар энэ ишлэлийг мөн ялгаагүй стандарт Монгол орчуулгын хувилбараас нас хамт уншиж байгаа. Стандарт Монгол орчуулгын хувилбар дээр бол онц үйлчилсэн гэдгийг нь сайн үйлчилсэн нэг нь сайн байр суурийг олж авдаг гэж хэлсэн байсныг бид нар тодотхон хамтдаа суралцж байгаа байлээ. За тэгэхээр эзэнд бид сайн үйлчлэх үедээ эзнээс бид сайн байр суурийг хүлээж авдаг. Эзний чуулганд хаанчлалын төлөө, сайн мэдээний төлөө бид өөрсдийнхөө дуудагдсан дуудлагынхаа дагуу, бэлэг авьяасынхаа дагуу тус бүрийнхаа үйлчлэлүүдийг бид хэдий хэр сайн хийн, төдий чинээ бид цаг хугацааны туршид үр жимсээрээ олон танигдж, хүндлэгдэн, хүлээн зөвшөөрөгдөж хаанчлалын ах дүүсийнхаа дунд эзний олон хүмүүсийн дунд бид нар сайн байр суурийг олж авдаг талаар бид нар хамтдаа сурж байгаа байлээ. За ингээд би сайн байр суурь гэдэг нь жоохон юу хэлж байгаа юм бэ гэдгийг би олонтоо тайлбарласан учраас би дахин үүнийг нуршиж тайлбарлах нь илүүц бизээ. За ингээд сайн байр суурийг олж авахын тулд бид сайн үйлчлэх ёстой гэдгийг гол нь ярьж байгаа. За ингээд сайн үйлчлэлийн 10 хүчин зүйлийн талаар би та бүхэнтэй хуваалцъя. Өмнөх 2 сургаал дээрээ эхний 7-г ярьсан байна. Одоо ингээд 8, 9, 10 гэсэн сүүлийн 3 бол үлджээ. За тэгэхээр энэ өнөөдрийн энэхүү сургаалаараа би та бүхэндээ сайн үйлчлэлийн сүүлийн 3 хүчин зүйлийг та бүхэнтэй хуваалцъя. Өөрөөр хэлбэл 8, 9, 10 дугаар хүчин зүйлсүүдийг та бүхэнтэй хуваалцъя. За та бүхэн үргэлжил онлайнаар дамжуулан энэхүү YouTube сувгаар минь дамжуулан миний та бүхэнд өөрийн сурсан мэдсэн зүйлийнхаа дагуу эзний үгийг дамжуулж залбирч эзэнтэй хамт алхах гэж хичээж унаж боссон амьдралдаа сурж мэдсэн зүйлээ эзний үгээр тулгуурлан та бүхэнтэй хуваалцаж та бүхэн маань урам авч та бүгдийн ч гэсэн бас хариу үйлдэлээр дамжуулан би ч гэсэн бас энэхүү үйлчлэлдээ урамшиж зоригжиж явж байгаа байлээ. За тэгэхээр энэ сургаалыг та бүхэн маань өмнөх 2-7 хоногт бол хангалттай нарийн сайн сурж байгаа учраас би шууд үргэлжлүүлээд 8-аас эхлээд яриад явъя. За 8 дугаарт нь сайн үйлчлэлийн 8 дахь хүчин зүйл бол зөвхт ариунаар үйлчлэх явдал юм аа. Зөвхт ариунаар үйлчлэх явдал юм. Мэдээж хинч төгс ариун биш. Бидний эзэн Есүс Христ шиг гим нүглийг ялан дийлж цоо ариун амьдарч чадсан нэг ч хүн, нэг ч махан бий энэ дэлхийд байхгүй. Тийм учраас л эзэн Есүс Христ бидэнд хэрэгтэй байдаг. Тийм учраас л бид эзэн Есүс Христэд итгэн найддаг. Тийм учраас л бид эзэн Есүс Христийн өршөөл нэгүслэр авралыг аван түүнд талархан түүний ариун сүнсээр дагалдагчийн амьдралаа удирдуулан амьдарч явдаг билээ. За хэдийгээр бид гим нүгэлтэй бөгөөд эзэн Есүс Христийн нэгүслэр гим маань уучлагдан бид авралыг олсон боловч ингээд бид зөвхөн санаа амарч болохгүй. Эзэн Есүс Христийг дуурайан амьдарч тэр хэрхэн зөвхт ариун байдлаар бас замнаж өөрийн эцэг бурхандаа үйлчилж байсан лугай адил бид ч мөн эзэн Есүс Христийг дуурайан мөн зөвхт ариун байдал дотроо аливаа үйлчлэл, ажил, амьдралын бүхий л зүйлсүүдтэй хандаж байх нь бидний итгэлийн мөн үйлчлэлийн маань суурийн хүчин зүйл болохыг та бүхэн бэлхнээ мэдэх буй за. За тэгэхээр зөвхт ариун байдлаар үйлчлэлээ гэдэг бол үйлчлэлийг сайн болгодог маш чухал хүчин зүйл юм аа. Тэгэхээр өнөөдрийн миний энэ хуваалцж байгаа сүүлийн энэ 3 зүйл буюу 8, 9, 10 гэсэн энэ 3 хүчин зүйл бол үйлчлэлийг сайн болгодог хамгийн тулгуур 3 хүчин зүйлийг би хамгийн төгсгөл рүү ярьж байгаа гэдгийг маань та бүхэн бас ойлгоорой гэж би хүсэх байна. За тэгэхээр зөвхт ариун байдлаар бид үйлчлэнэ гэдэг нь энэ илүүтэй миний зан чанартай, миний бие авч явах байдалтай, миний өөрийн амьдралын хэв маягтай холбоотойгоор орж ирдэг зүйл байгаа. Тэгэхээр ажил үйлчлэлийг бид ямар ч аргаар хийж болно. Ажил үйлчлэлийг бид ямар ч мэрэгэн ухаанаар хийж болно. Ажил үйлчлэлийг бид ямар ч сайхан бэлэг авьяасаар гүйцэтгэж болно.
Гэхдээ энэ бүгдийн суурьнд нь юу байдг вэ гэхээр миний өөрийн зөвхт ариун хандлага, зөвхт ариун үүс, зан чанар, үр жимс маань өөрөө энэ үйлчлэлийг маань эрх мэдэлтэй, хүчтэй, мөн бусдад улам илүү үр дүнтэй, хүртээмжтэй байлгахад нөлөөлдөг чухал хүчин зүйл юм аа. За тэгэхээр зөвхт ариун байдал гэдэг бол өөрөө маш өргөн ойлголт. Зөвхт ариун байдал гэдгээр жоохон юуг тодтогч хэлэх гээд байгаа юм бэ? Зөвхт ариун байдал гэдэг энэ нэрэн дор бид нар хүмүүний амьдралд олон зүйлийг ярьж болно. Хүн болгоны хувьд зөвхт ариун байдал гэдэг бол өөр талбарууд дээр янз бүрийн арга замаар хэрэгжиж болох үс юм чухал сэдэв байгаа юм аа. Тэгэхээр өнөөдөр би энэ зөвхт ариун байдал гэдгийг дотор нь бас нэг 3 баг нь олгож яривал та бүгдийн хувьд илүү хэрэгжүүлэхээс илүү тодорхой байх хаа гэж би найдаж байна. За тэгэхээр зөвхт ариун байдал гэдгийг юуны төрөнд бид хэл яриа буюу харилцаатай холбогдуулж ойлгох нь чухал юм аа. Тэгэхээр хүмүүс бид нар бол харилцааны амьтан. Бид бусдтайгаа ам хэлээрээ уулзраа олж хэл яриагаараа бид нар ойлголцож бусдыг хайрлаж байгаа хайр, бусдыг халамжилж байгаа халамж, бусдад хандж байгаа хандлага, аливаа зүрх сэтгэлийн илэрхийлэмж маань бидний хэл яриа байдаг шүү дээ. Тийм учраас бид эзэнд үйлчлэхдээ зөвхт ариун байдал дотроо үйлчлэнэ гэдэг нь юуны өмнө бидний хэл яриа зөв байхыг хэлж байгаа юм аа. Тийм ч учраас эзний үг болох Библиэлд та нарын амнаас ямар ч бузар муу үг бүүх гарах гэж хэлсэн байдаг. Тэгэхээр үүнийг өнөөдөр бид амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Наад захын л бид хараалын үгсийг амнаасаа гаргахгүй байх. Наад захын л бид хэн нэгэнтэй ярихдаа хүндэтгэлтэй үгээр ярьдаг байх. За мөн бид нар хэн нэгэнтэй маргасан үедээ эсвэл ажлын, бизнесийн янз янзын асуудлаас болж зарчмын хувьд зарчмын байр суурь өөр байгаа тохиолдолд бид хэрхэн бусдыг доромжлохгүйгээр ярих вэ? Би хэрхэн өөрийнхөө үзэл бодлыг зөв зөвтэй үгээр илэрхийлэх вэ гэдэг бол өнөөдөр монголчууд бидний хувьд ялангуяа өдөр тутмын стресстэй ийм нийгэм дотор хэрэгжүүлэхээс хамгийн чухал зүйл болж байгаа юм аа. Хүмүүсийг анзаараад байхад өөрийнхөө хэлэх гэсэн санаагаа заавал ийм үгийн хүчийг ашиглаж тэр нь нөгөө хүнээ харааж, доромжилж, нөгөө хүнээсээ илүү муу мухай үгээрээ даван гарч нөгөө хүнийхээ сэтгэл зүрхийг шархлуулснараа нэг үг хэлсэн мэдрэмжтэй болдог. Нэг юм санаа намардаг. Ийм байдал дотор монголчууд өдөр тутмынхаа харилцаа, гэр бүл, хайртай хүмүүс заримдаа бие бинийгээ үгээр шархлуулж гадаа гудамжинд явахдаа эсвэл янз бүрийн ажил, үйлчлэл, бизнесийн стресстэй хүнд хэцүү орчинд бид нар үг хэллээрээ нэг лугаа дайрч давшилдаг. Тэгэхээр Библиэд хэлэхдээ үг хэлэн дээрээ алддаггүй хүн бол үнэхээр төгс хүн байна. Ам хэлээ хазаарлаж үг яриагаа зөв байлгаж чаддаг хүн бол бүх биеэ хянах чадвартай үнэхэрийн төлөвшсөн хүн байна гэж Яаков номын 3 дугаар бүлэг дээр бас бидний үг яриатай холбогдуулан бас ярьж заасан байдаг. За мөн үг хэлтэй холбоотой бидний бодох ёстой яг өдөр тутмын амьдрал тулгардаг бас нэг чухал хэрэгжүүлэх зүйл гэвэл бид нар хов живэнд орооцолдохгүй байх. Хов жив ярихгүй байх. Бусдын итгэж ярьсан зүйлийг өөр хүнд дамжуулан хэлэхгүй байх. Бусдын нууцыг хадгалж чаддаг байх. Хэл яриагаараа итгэмжит байна гэдэг бол маш чухал юм аа. Өнөөдөр хамт олныг, гэр бүлийг, ах дүүсийг хоорондоо салгаж байгаа сүм чуулганыг ч гэсэн эв нэгдэлгүй хүчгүй болгож байгаа зүйл бол босон болоогүй яриа, дил сул хов живийн үгс, бусдыг босгон байгуулах биш, нураадаг иймэрхүү зүйлс бол ямарваа нэгэн хамт олныг бол үргэлж сүрүүлж байдаг. Тэгэхээр хэл яриандаа бид анхааралтай байна гэдэг бол бидний амьдралаас гарч байгаа нэг чухал үр жимс юм аа. Эзэнд үйлчилж байгаа хүн ямар ч талбарт үйлчлэл дээр дуудагдаад гайхалтай бэлэг аваасаараа үнэхэрийн эзний нэгүслэр үйлчилж байгаа хүний үйлчлэлийг заримдаа муухай харагдуулдаг зүйл бол тэр хүний амнаас гарч байгаа болчмгүй үгс, бодлогогүй яриа. Хов жив. Бусдыг сайн муухайгаар хэлсэн үгс нь өөрөө тухайн хүний эрхэм нандин үйлчлэлийг бол утга учиргүй болгож бусдад ямар ч үнэлэмжгүй нэр хүндгүй болгодог ийм аюултай эрсдэлтэй зүйл байдаг. Тийм болохоор ах дүүсээ би та бүгдийг уриалж байна. Бүгдээрээ хамтдаа эзэнд үйлчлэхдээ зөвхт ариун байдал дотор үйлчлэхийг хичээе. Мэдээж бидний хинэн ч төгс ариун биш. Бид эзний ариун байдалд найдан түүний нэгүслэр дамжин ирэх ариун сүнсний ариусгалаар бид өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинжлэгдэж эзэнтэй адил болон явж байгаа. Үүний нэг тод илрэл бол бидний хэл яриан дээр гарах ёстой юм. Бидний харилцаан дээр гарах ёстой юм. Бидний үгийн сонголтын дээр гарах ёстой юм. Бид нар зөв зөвтэй үгээр ярьдаг. Бусдыг бид нар хэл яриагаараа босгон байгуулдаг.
бусдад үннийг хэлдэг, үннийг гэрчилдэг. Ийм одоо хэл яриатай байх нь чухал юм аа. Тэгэхээр хов жив, хараалын үг, хэрүүл маргаанаас зайлсхийж харин өөрийнхөө бодлыг, өөрийнхөө байр суурийг эзний хүсэл гэж бодож байгаа өөрийнхөө амьдрал тэмцлийг бид зөв үгийн сонголтоор мөн ариун сүнсний ухаалаг удирдамжин дотор бид үг хэлээ илэрхийлэн явснараа өөрийнхөө сүнсийг хамгаалаад зогсохгүй бусдын одоо хүндэтгэлийг улам илүү төрүүлж бусдад бид яг үннийг олж харахад нь эзэн бурхныг улам илүү зөвөр таньж мэдэж өөрийгөө яг үр дүнтэй засаж залруулж явхад энэ бол туйлын чухал юм а гэдгийг би хэлмээр. Зөв даруун байдалтай холбоотой дараагийн нэг чухал зүйл бол санхүүгийн асуудал орж ирдэг. Өнөөдөр хүмүүсийн алдаа гаргаж байгаа одоо маш нэг чухал салбар бол энэ санхүүгийн салбар байдаг. Хүмүүс одоо идэх уух, санхүү дээр шодрог бос хандах энэ нь өөрөө тэр хүнийг одоо ерөөсөө зөв хүн эсвэл одоо шодрог бос хүн гэдгийг тодорхойлж байгаа маш том салбар болж байна. Энэ нийгэм дээр дээдс дооцсгүй нийгмийн бүхий л салбарууд дээр одоо хүмүүс хууль бусаар мөнгө идсэн, уусан, угаасан бие бинийгээ одоо хулгай хийдэг, хулгайч зэлгийч гэдгээр нь дуудах иймэрхүү зүйлсүүд бол одоо өнөөдөр бидний амьдралд бол маш ихээр байна. Хичнээн хүн эрдэм намтай сайн хүн байгаа, чадал чансаатай сайн хүн байгаад сайн ажлын төлөө, сайн зорилгын төлөө явж байгаад харин тэр хүн мөнгө идсэн, уусан, мөнгө санхүүнд шодрог бас хандсан байх юм бол хүмүүсийн итгэл найдар тэр талбар дээр алдардаг, тэр хүнд итгэхээ болдог. Тэгэхээр эзний үйлчлэл гэдэг бол санхүүтэй хамт явдаг гэдгийг та бүхэн бүгдээрээ мэднэ. Эзний үйлчлэл хаана хийгдэж чинь тэнд санхүү дагж яадаг. Өөрөөр хэлбэл бурхан биднийг санхүүгээр өрөөдөг. Бурхан бидэнд тухайн үйлчлэлийн төлөө бас санхүүг өгдөг. Тэгвэл бид тэр санхүүд яаж хандах вэ? Бид энэ нийгмийн хүмүүстэй адилхан тэр санхүүд шодрог бусаар хандаад хувьдаа завшиж явах уу? Эсвэл бид одоо нээлттэй бос шодрог бус арга замаар тэр санхүүгийн асуудлыг шийдвэрлэж явж явах уу? Тийм болохоор бид аливаа үйлчлэл хийж явахдаа тэр үйлчлэлтэй холбоотой өөрийн санхүүгийн амьдрал зөвхөн үйлчлэл биш байж бас болно. Нийгмийн өөрийнхөө амьдрал, гэр бүлийн амьдрал, санхүү бүхий л санхүүгийн талбар дээр та өнөөдөр зөв байна. Шодрог байна уу? Та идэхгүй, уухгүй, та бусдад ил тод байж чадчихэв үү? Мэдээж хүн бүрийн санхүүгийн амьдрал бол тухайн хүний хувийн нууц. Гэхдээ олон нийтийн дунд олон нийтийн ажил үйлчлэлийг хийж байгаа тохиолдолд ялангуяа бурхны үйлчлэлийн одоо үйлчлэлүүдийг бид хийж байгаа тохиолдолд бид эзний мөнгөнд бид эзний хүмүүсээс одоо бидэнд итгэж найдан хүлээлгэн өгсөн их багж бай аливаа мөнгө төгрөгөнд бид зөв зүйтэй хандах нь туйлын чухал байдаг. Тэгэхээр үйлчлэлийг дагж бурхан одоо санхүүгийн ёроолыг бидэнд өгдөг. Заримдаа хүмүүс чуулганд одоо санхүүгийн хандив тусламж өргөлийг өргөдөг. Заримдаа үйлчлэл хийж байгаа хувь хүнийг нь дэмжиж санхүүгийн өргөл тусламж хандивыг өргөдөг. Энэ хоёр зүйлийг бол тодорхой байлгаж авах хэрэгтэй. Олон хүн төгөлдөр пастраа энэ үйлчлэлдээ хэрэглээрээ, энэ үйлчлэлдээ зориулаараа гэд санхүүгээр ивэгдэжсэн олон тохиолдол надад байдаг. Одоо ч гэсэн бас байдаг. Тэр зүйлийг үнэхээр чуулганд зориулаад өгсөн бол чуулганд нь байгаа чигээр нь тушааж чаддаг байх. Эсвэл төгөлдөр пастраа энийг та өөртөө хэрэглээрээ. Мэдээж та эзний үйлчлэлийг хийж байгаа учраас танд бас хувьд чинь хэрэгцээ гэж зөндөө байгаа. Та энийгээр өөрийнхөө хувийн одоо зарим нэг хэрэгцээг ч гэсэн зохицуулаад гэр бүлийнхаа хэрэгцээг ч гэсэн зохицуулаад яваараа гэж байгаа бол бид хэрийг нь тэрний дагуу сэтгэл амар өөртөө зарцуулаад явдаг ийм тохиолдол бас байгаа. Ялангуяа чуулганы үйлчлэлийн санхүүг бид эргээд баг хамт олондоо тайлгнадаг байх. Хэдий хэрэг хэмжээний өргөл хандив эзний хүмүүсээр орж ирснийг хүмүүст бид нар тодорхой хэмжээнд мэдүүлдэг байх. Тодорхой бүлэг хүмүүст мэдүүлдэг байх. Тодорхой эрх бүхий хариуцлагатай холбогдох хүмүүст нь бид нар мэдүүлдэг байх. Эргээд тэр үйлчлэл мөнгө санхүүгээр ажил үйлчлэл хийснийхаа дараа эргээд баримтаараа бид нар тайлангаа тавьдаг байх. Үлдсэн үлдэгдэл нь энэ байна гэдгийг тайлбарлаж хэлдэг байх. Илүү зарцуулсан бол тэрийг одоо баримтаараа бас нотлон харуулдаг байх. Энэ нь өөрөө биднийг эзний өмнө бас зөвхт үйлчилж байгаа. Тэ цэвэр ариун байгаагийн нэг одоо тод илрэл болсон нэг том одоо салбар бол одоо бидний одоо амьдралын санхүүгийн талбар байх нэ. Ялангуяа сүмийн пастрын хувьд чуулганд хүмүүс хамрагдаа чуулгандаа өргөл санхүүгөө өргөдөг. Тэр өргөл санхүүгээр бид эзний ажил хийдэг. Сайн мэдээ бид нар тараадаг. Ядуус бид нар тусалдаг. Дээр нь тэр чуулганд үйлчилж байгаа хүмүүсээ бид нар тэтгдэг. Энийгээ бид нар тодорхой байлгах. Үүнийгээ бид нар багаар үүн дээрээ одоо тодорхой хэмжээнд хяналт тавьдаг. Энэ санхүүг хариуцж ажиллаж байгаа хүн өөрөө эргээд хүнээр хилүүлэхгүйгээр одоо тодорхой тайлангаа тавьдаг. Тэгээд ийм тодорхой ойлголтын дотор, итгэлцэл дотор явж чаддаг байх нь туйлын чухал юм аа. Тэгэхгүй ямар хэмжээний санхүү орж ирж байгааг нь мэддэхгүй.
Тэрийг нь юунд зарцуулаад гарч байгаа нь мэддэхгүй. Хин тэр санхүүг яг гараараа барьж зохицуулж байгаа нь мэддэхгүй. Чуулганы үйлчлэл ингэж явах юм бол алстаа энэ нь чуулганд үл итгэлцэл, хардалт сэрдэлтийг бий болгодог. Энэ нь өөрөө чуулганы эв нэгдэлд хор хөнөөлттэй байдаг. Энэ нь өөрөө эргээд үгийн үйлчлэл хийж байгаа чуулганыг одоо хончлон удирдах авч явж байгаа удирдлагата хүмүүс үл итгэх ийм байдлыг бол үүсгдэг байгаа. Тийм учраас ахын дүүс минь ээ. Тийм ээ, эзний одоо бидэнд өгсөн эдгээр зүйлсэд бол бид нар итгэмжтэй байж ухаалаг одоо нэрмийн үйлчлэлийг үзүүлэх нь бидний зөв ариун байдлаар үйлчлэл хийж байгаагийн нэг том одоо хэрэгжүүлэлт, нэг том илэрхийлэмж болж өгдөг юм аа. За зөв ариун байдал дотор үйлчлэх нь одоо үйлчлэлийг сайн болгодог одоо суур хүчин зүйл юм а гэж ярьж байна. Үүн дотроо миний бас хамаатуулан ярихыг хүсэж байгаа 3 дахь чухал зүйл болол одоо бидний махан биеийн одоо хүсэлтэй холбоотой асуудал юм а. Хүн болгонд махан биеийн өөрийн гэсэн хүсэл байдаг. Махан биеийн тааламж, таашаал гэдэг зүйлсүүд бол байдаг. Үүнийгээ өнөөдөр бид нар хэрэгжүүлэх үгүй юу? Үүнийгээ бид нар ямар аргаар биелүүлэх вэ гэдэг нь Бурхны хувьд чухал байдаг. Тэгэхээр махан биеийн хэрэгцээ, махан биеийн тааламж, таашаал, махан биеийн өөрийн хэрэгцээгээ бид буруу арга замаар биелүүлж, буруу арга замаар тэрийг одоо биелүүлэх гэж явснараа бид нар Бурханд дуулуургүй хандаж, бид нар нүгэл үлдэж, өөрийгөө үнэхээр сатаны хүлээсэнд оруулах тохиолдол бас байдаг. Тийм болохоор бидний одоо зөв ариун байдал дотроо үйлчлэхэд яригдах одоо 3 дахь чухал талбар бол миний өөрийн зуршил, миний өөрийн одоо аливаад одоо гаргаж байгаа миний одоо махан биеийн маань одоо дур хүсэлтэй холбоотой хэсэг юм. Ялангуяа бид нар махан биеийн одоо сорилт, энэ нүдний одоо хүсэл тачаал, сорилт нь одоо маш одоо өндөр ийм нийгэмд өнөөдөр бид нар амьдарч байна. Бид нар хорвоо дэлхийтэй интернетээр холбогдож байна. Бид нар хүссэн зүйл, хүссэн мэдээллүүдээ бид нар энэ дэлхийгээс маш хурдан 3 секундын дотор, 2 минутын дотор олж авах боломжтой ийм цаг үед бид нар амьдарч байна. Ийм үед бид өөрсдөө нүдийг хамгаалах, сэтгэл зүрхээ хамгаалах, оюун бодлоо хамгаалах, өөрийн одоо дур хүслээ одоо цэвэр байлгах, өөрийн одоо махан биеийн одоо энэ зуршил үйлдэлээ цэвэр байлгана гэдэг бол маш чухал. Ялангуяа садар самууныг сурталчилсан зүйлс. Ялангуяа одоо энэ одоо бэлгийн одоо цэвэр бус одоо үйлдэл, гаж үйлдэлүүдийг одоо интернетээр одоо том баггүй одоо ямар нэгэн байдлаар одоо их бага хэмжээнд бол үргэлж одоо үзэж харах ийм одоо эрсдэл дотор өнөөдөр бид нар амьдарч байгаа. Тийм учраас танд энэ салбар дээр маш их сорилт байгаа гэдгийг би ойлгож байна. Энэ бүгдийн дундор бид нар туулаад гарч байгаа. Бидний зарим нь үнэхээр унаж бүдэрч байгаа. Бидний зарим нь энийг бол даваад гарч байгаа. Тийм болохоор бид үүн дээрээ бас залбиралтай байж, өөрийгөө бас эзний өмнө зөв байлгаж, өөрийгөө аливаа буруу зуршилт, аль болох эзэмдүүлэхгүй байхыг хичээж амьдрах нь чухал байгаамаа. Тийм учраас бидний нүд юу харж байгаа, бидний зүрх сэтгэл юунаас тааламж таашаал авж байгаа нь өөрөө тойлын чухал. Энэ нь өөрөө эргээд биднийг одоо Бурхны өмнө зөв байхад, мөн бусдын өмнө үлгэр жишээ байхад нөлөөлдөг маш чухал зүйл юм аа. Тэгэхээр ахын дүүсээ би өнөөдөр та бүгдийг уриалж байна. Бидний үйлчлэлийг одоо сайн байлгадаг 8 дахь одоо чухал хүчин зүйл бол бид зөвхт ариун байдал дотор эзэнд үйлчлэх явдал юм аа. Гэхдээ би та бүгдийг бол үнэхээр цоо ариун байх тий одоо ямар ч нүгэлгүй, ямар ч одоо сорилтгүй ийм цоо ариун одоо байж одоо байх ёстой гэдэг утгаар нь би энийг хэлээгүй. Бид бүгдээрээ соригддог. Бид бүгдээрээ их бага хэмжээнд алдаж онож явсан. Харин эзний нэгүсэл биднийг өнөөдрийг хүртэл уучлж, цагаатгаж, угааж, эзэн бидний гололгүйгээр бидний нэгүслээрээ залбирал гуйлтыг минь сонсож, магадгүй бидний гимшил ба даруй байдлыг харан эзэн өнөөдрийг хүртэл биднийг авчирсан. Энэ хүртэл бид эзний нэгүслээр явсан. Бид эзний нэгүслэр угаасаа аврагддаг. Гэхдээ бид үйлчлэлээрээ үнэхээр тэр сайн байр суурийг олж, сайн үйлчлэлээрээ бусдыг эзэн дотор босгон байгуулахын тулд миний өөрийн үйлдэл, миний өөрийн хувийн амьдрал өөрөө чухал юм аа. Тийм учраас үүнд таны хэл яриа, таны мөнгөнд хандах хандлага, мөн таны одоо махан биеийн дур хүсэлтэд одоо хандж байгаа энэ бүх хандлагууд бол маш чухал байдгаа гэдгийг би хэлмээр байна. За сайн үйлчлэлийн 9 дэх хүчин зүйлийг та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсэж байна. За бид хэрхэн сайн үйлчлэх вэ? Үйлчлэлийг бид хэрхэн сайн хийх вэ? За 9 дэх нь бол бид амралттай урт удаан хугацаанд үйлчлэх нь чухал. Амралт гэдэг бол үйлчлэлийн хувьд маш чухал байдаг.
Тэгэхээр бурхан биднийг бүтээхдээ, бидний бие махбодыг бүтээхдээ нэг талаар хүний хүч, одоо хүний энэ одоо нөөц болцоо гэдэг бол үнэхэрийн одоо бидний мэдэхгүй хэмжээнд маш одоо өргөн гүн гүнзгий чадвартайгаар бурхан бүтээсэн. Нөгөө талаар мөн бас биднэрт хязгаар байдаг. Бид тодорхой хязгаартайгаар бүтээгдсэн. Тийм ч учраас бурхан үүнийг мэдчихсэн учраас биднэрт амралтын өдөр гэдэг зүйлийг бол тогтоож өгсөн. Тэгэхээр бид амьдралынхаа туршид аз жаргалтай амьдрахын тулд амрах хэрэгтэй байдаг. Бид амьдралынхаа дунд туршид одоо үр дүнтэй үйлчилж, ажиллаж, бизнесээ амжилттай явуулахын тулд, зорьсон зорилгодоо хүрэхин тулд бид бас дунд нь амарч явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр холын аялал, амьдрал гэдэг бол холын аялал, үйлчлэл гэдэг бол бас холын аялал, урт удаан хугацааны төсвөр төвчээр зориулж шаардсан ийм одоо аялалтай адилхан байдаг. Тэгэхээр хэр хол явах вэ? Хэр тууштай явах вэ? Үүний тулд бид тогтмол амарч заншдаг. Байх нь чухал юм. Тэгэхээр амралт гэдэг бол өөрөө сүнслэг юм. Заримдаа хүмүүс амралтанд үнэхээр шүүмжлэлттэй ханддаг. Амралт гэдэг бол одоо хит махан биеийн одоо таашаалыг ирж хайж байгаа явдал. Амралтанд бол бурхан дургу. Одоо чи ажиллаж лээвэл бурхан үүнийг таалдаг. Чи амарч ивэл энэ одоо сүнслэг бос зүйл юм. Тийм учраас чи одоо зогсолтгүй үйлчилж явах ёстой. Ямар ч амралт хэрэггүй. Амралтгүй байна гэдэг одоо амралтгүй үйлчилж байна гэдэг чинь ариун сүнсний хүчээр дүүрэн байгааг нь шинж гэдэг ч юм уу. Янз янзын зүйлсүүд байдаг. Нэг талаар энэ нь үнний ортой боловч нөгөө талаар энэ нь юмны зөвхөн нэг тал гэдгийг бид ойлгох ёстой. Энэ өөрөө туйлын үнэн биш гэдгийг бид ойлгох ёстой. Энэ бол заримдаа үнэн байдаг. Боловч одоо амьдралын одоо томоохон хэсгийн тийм үү? Нэгийнхэн хэсэг гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Тийм ээ. Мэдээж бид заримдаа амралтгүй явах үе байна. Бид залуу насны ирч хүчээр явж байгаа үе бас байна. Бид заримдаа үнэхээр ариун сүнсээр удирдуулан магадгүй олон зүйлсүүдийг хийх үе байна. Бид нар үнэхээр ирч хүчтэй явах үе байна. Гэхдээ амьдралынхаа туршид амралт гэдэг зүйл бол бидний хувьд маш чухал байдаг. Тэгэхээр та олон жилийн туршид одоо үр дүнтэй сайн үйлчлэхийг хүсэж байгаа бол та тогтмол үр дүнтэй зөв эзэн дотор эзэнтэй хамт амарч чаддаг байх нь чухал. Өөртөө цаг гаргадаг. Өөрийгөө одоо шинээр сэргээдэг байх. Мөн эзэн бурхантайгаа харилцах цагийг гаргадаг байх. Энэ бол одоо маш чухал одоо ийм цаг юм аа. Намайг Библийн сургууль сурж байхад Билл Форнихер гэдэг Англи улсаас ирсэн нэгэн илгээлтийн эзэн байсан. За Билл Форнихер багш маань бол Монгол улсад ирж одоо мишн ажил хийхээс өмнө Япон улсад 30 жилийн туршид залуу насаа зориулж чуулган байгуулж Япончуудын төлөө үйлчилсэн ийм хүн байсан. Тэгээ нэгэн удаа түүнээс одоо Япон найз нь асуусан гин. Та яагаад одоо ийм одоо ямар ч одоо зогсолтгүй одоо ийм ирч хүчтэй үргэлж ийм үр дүнтэй үйлчилж идэм бэ гэж одоо түүнээс асуухад нь би 7 хоногт үргэлж нэг өдрийг маш сайн амарч чаддаг гэж хариулсан байдаг. Тэгээ би л багш бол дугуйгаа унаа Япончууд маш их дугуй ундаг шүү дээ. Тэгээ дугуйгаа унаад тэгээд 7 хоногт нэг өдрийг үнэхээр яг өөртөө амралтанд зориулаад загсаа бариад ингээд би явдаг байсан. Тэрнийхээ хүчинд би олон жилийн турш би тасралтгүй үйлчилж чадсан юмаа гэж би л багш ярьж байсан. Тэгэхээр би нэг зүйлийг танд хэлмээр байна те. Та нэг удаа гал шиг дүрлзээд амархан шатаа дуусах уу? Эсвэл та урт удаан хугацаанд ассаар байх уу? Энэ бол үнэхээр туйлын чухал. Тийм учраас бид ухаалаг үйлчлэх ёстой. Тэгэхээр ухаалаг үйлчилж байгаагийн нэг чухал шинж бол амарч чаддаг байх ёстой. Зогсолт авч чаддаг байх ёстой. Амраад ирэхээр миний хувьд эзэнтэй харилцаа маань илгүй гүнзгийрж байгааг би бол хувьдаа өөрийнхөө амьдралаас бол олонтаа анзарч байсан. Ямар үед би эзэнтэй харилцаа маань одоо маш их юм алсарч эхэлдэг вэ гэхээр үнэхээр энэ завгүй байх үед. Завгүй байгаа нэг талаар гоё юм шиг харагддаг. Тэгтээ заримдаа завгүй байдал гэдэг бол бас сатаны залим их болж хувирах тохиолдол бас байдаг. Мэдээж залуу хүн завгүй байх. Тийм ээ одоо үргэлж суралцах, үргэлж ямар нэгэн зүйлийг хийж явах. Ялангуяа хүмүүсийн нүдэнд одоо ингээд байнга ажиллаж харагдах. Энэ нь бол одоо мэдээж залуу хүний хувьд бол одоо юу гэдгийг одоо ингээд завгүй байна, байнга суралцж байна, амжилтанд хүрнэ. Амжилт шүтсэн одоо энэ дэлхий дээр бол одоо завгүй ажиллаж амьдрна гэдэг бол одоо хүний дээд юм шиг, мундаг юм шиг. Үнэхэрийн одоо кул харагдах тохиолдол бол бас байдаг. Гэтэ хүн насан туршдаа юм байж чадахгүй. Тэгээ үнэхээр энэ байдал нь явандаа биднийг шатаадаг. Энэ нь заримдаа биднийг бурхантай харилцааг маань сүйтгэж идэг. Энэ нь биднийг заримдаа эзний өмнө зүв байж яг өөрийнхөө алхаж байгаа алхамд бас нэг юм зогсолт аваад эзний дуу хоолойг сонсоод эзэнтэй хамт алхахад үнэхээр саад болдог зүйл байгаа. Тэгээ бид амралтгүй байснараа шатаж эхэлдэг. Шатаж эхэлснээрээ бид нар сэтгэлийн дарамтанд ордог. Үүнээсээ болоод бид нар бүх юм дургу болж эхэлдэг. Үйлчлэх дургу, хүсэлгүй, хайр байхгүй, ууртай,
уцаартай, маш хаалттай сэтгэлтэй, маш хэцүү байдалтай бид нар болж эхэлдэг. Тийм болохоор амарч чадна гэдэг бол Бурхны таалал юм шүү. Бурхны хүсэл юм шүү. Миний хувьд олон жилийн пастрын үйлчлэлдээ баггүйгээр бол хэзээ ч үйлчилж байгаагүй. Олон сайхан залуучууд надтай хамт үйлчилж байсан. Тэгээ тэднийг үнэхээр хайрлаж гамнахыг хичээдэг байсан. Тэднийхээ нуруунд дээр хит олон үйлчлэл тавьснараа шатааж дуусгахыг бол харахыг хүсэв. Яагаад гэвэл би өөрийнхөө энэ олон жилийн залуу наснаасаа явсан энэ олон жилийнхаа үйлчлэл дотор олон удаа би шатчихсан. Олон удаа энэ шатахын зовлонгийн горыг бол би өөртөө амсаж исэн. Энэ талаар залуу наснд минь хинч зааж өгж байгаагүй. Үйлчлээлээ, завгүй л үйлчлээд ах юм бол чи сайн байна гэдэг. Ийм л одоо үгийг одоо олонтоо сонсож, үйлчлэхгүй амрах юм бол одоо махан бие юм яриад байна. Чи эзэнд одоо үйлчлэхгүй байна гэдэг ийм одоо сөрөг ойлголттой залуу үедээ бол анх одоо суралцж исэн учраас эрүүл зөв сэтгэлгээ сураагүй, эрүүл зөв амарч чаддаггүй. Эннээсээ болж өөрийгөө одоо залуу насндаа олонтоо шатааж, олонтоо одоо үйлчлэлийн замаасаа шантрах, буцах, ухрах ийм одоо мэдрэмж, ийм одоо шийдвэрт одоо хүрх дээрээ тулж исэн үе бол миний амьдралд бол олон байсан. Тийм ч учраас өнөөдөр надтай хамт үйлчилж байгаа хүмүүсийг аль болох шатаахгүй хичээдэг. Аль болох нэг хүний нуруунд дээр нэг л үйлчлэл тавихыг хичээдэг. Аль болох тэдэн дээр ингээд ажил, амьдрал, бизнес дээр нь гэр бүлэн гэж байгаа. Дээр нэмээд ингээд олон үйлчлэлүүдийг тавиад тэг хүмүүсийг ингээд шатааж дуусгаад дараагийн игнэний залуучууд нь орж ирээд 3-5 жил үйлчлээд шатаж дуусаад дараагийн игнэнийх нь орж ирээд шатаж дуусаад энэ бол үнэхээр харамсал юм аа. Зарим чуулганы үйлчлэлүүд ингэж явж байгаа харагддаг. 3-5 жилийн дотор үнэхээр үйлчлээ шатаж дуусаад арын игнэнд шилждэг. Дараагийн игнэнийхээ урагшаага гарч ирээд үйлчлээ шатаж дуусаад арын игнэндээ ордог. Тэгээ энэ бол ингээд нэг харахад нэг юм жам юм шиг мөртлөө энэ нөгөө талаар бол үнэхээр эрүүл бос үзэгдэл юм аа. Тийм учраас бид эзэнд үйлчлэнэ гэдэг бол бид үнэхээр үйлчлэлийг үр дүнтэй сайн л явуулъя гэж байгаа бол бид бас эзний өмнө бас өөрийгөө амарч чаддаг. Урт удаан хугацаанд энэ үйлчлэлийг тууштайгаар хийхийн тулд өнөөдөр би амралттай явахын чухлыг ойлгодог байх нь маш чухал юм аа. Тийм болохоор та бүхэн маань зөв амарч сураараа. Зөв амарч чаддгүй хүмүүс яадгүй гэхээр завгүй эзэнд үйлчилж хагаад зав гарангууд одоо буруу зүйлийг хийж эхэлдэг. Тийм учраас тэр завтай цагийг зөв зүйлд зарцуулж чаддаг байх нь маш чухал юм. Тэгэхээр энэ бол эзнээс өгөгдсөн мэрэгэн ухаан. Энэ одоо зүйлээр дамжуулан бурхан бидний махан биеийг, бидний сэтгэл зүрхийн маань дахин сэргээж шинэ ирч хүчийг бидэнд бурхан ийм арга замаар өгч идэг. Тэгээ ингэж үйлчилснээр бидний үйлчлэл сайн байдгийн шүү. Заримдаа хүмүүс үнэхээр буруу зүйлээр бахархаж байгаа санагддаг. Та нар ийм одоо буруу бахархал битгий автаасан. Энэ бол үнэхээр муу сүнсний одоо өгөөш юм а гэдгийг би хэлмээр байна. Та би одоо ингээд 10 жил үйлчлэлээ гутал яриа гэж сонсч ирсэн хүн би тэгвэл 15 жил үйлчилсэн мэдүү гэж хэлдэг. Өрсөлдөх ерөөсөө хэрэггүй. Та тоо гүйцэх гэж үйлчлээгүй уучлаарай. Та хэн нэгэнд урт удаан хугацаанд үйлчилж тэр нэг 17 жил, 20 жил, 25 жил үйлчилсэн гэдэг тэр нэг тоогоор бардамнаж бахархаж өөрийгөө дүүлгэж бусдаас илүү болж харагдах гэж та үйлчлээгүй. Заримдаа хүмүүсийн үйлчлэлийн он жилүүдийг ярихаар бие биентэйгээ өрсөлдөд эхэлдэг. Би амраагүй явж байгаа гэдгээр бахархдаг. Энэ тийм сайн зүйл болно биш юм байгаа юм. Би ямар ч амралтгүй үйлчилж байгаа гэснээрээ би чамаас илүү шүү гэж харуулахыг хичээдэг. Үнэхээр энэ бол нөгөө хувийн эго арилаагүй зан чанар юм. Энэ хүн цаана маш их шатчихэдэг. Өөрөө зовж идэг. Тэгээд эргээд энэ байдлаа наана юу гэж илэрхийлдэг вэ гэхээр ялаад байгаа юм шиг, дийлээд байгаа юм шиг, чадаад байгаа юм шиг, бусдаас илүү сайн байгаа юм шиг. Ямар ч амралтгүй би 20 жил үйлчиллээ. Энэ тэгээ бахархах зүйл мөн үү? Энэнд нь бид нар автаад нөгөө хүнтэй өрсөлдөө давж гарах гэж хичээж эхэлдэг. Үүнээсээ болоод бид унаж эхэлдэг, шатаж эхэлдэг, сатааны залим ихэнд ордог. Өөрөөр хэлбэл та сая сатааны өгөөшийг амдаа өнгөлөө гэсэн утгатай. Нэг л мэдхэд та одоо өөрийн бардамнаас болж, өөрийн одоо махан биеийн энэ сайрхлаасаа болж, бурхныг биш сатааны дуу хоолойнд дуулууртаа явж, өөрийгөө шатаагаад зосгүй гэр бүл, хажууд байгаа хүмүүсээ шатах маш том эрсдэлтэй юм аа. Тийм болохоор бид эзэнд ухаалаг үйлчилдэг байх нь туйлын чухал. Үүний тулд амралттай үйлчлэл гэдэг бол бидний үйлчлэлийг сайн болгодог чухал хүчин зүйл ахна. За ингээд би үйлчлэлийг сайн болгодог 9 хүчин зүйлийг ярьлаа. Би төгсгөлийн 10 дахь хүчин зүйлийг ярья. Эдгээр сэдв болгон дээр тус тусад нь олон жишээнүүдийг аваад, Библийн олон ишлэлүүдийг аваад яриад ах юм бол энэ бол одоо 7 хоногийн туршид хийх одоо том семинар болж хувирна.
Тийм учраас одоо мэдээж бол би багасгаж хураангуйлж зааж байгаа. Миний ингээд та бүхэнтэй хооцож байгаа эдгээр зүйлсүүд таны амьдралын туршлага дээр аль хэзээний та өөрөө амсаад үзсэн зүйлүүд байгаа гэж би бас эргэлзэхгүй байна. Та өөрөө аль хэзээний туулаад алдаж оноод энийг амсаад мэдэрсэн зүйлийг чинь би бас ярьж байгаа хаа гэж бодож байна. Хэрвээ та санал нийлж байгаа бол би бас баяртай байна. Бүгдээрээ нийлээд дараагийн үедээ үүнийг бас зааж ойлгуулж сургаж явах нь чухал юм аа. За төгсгөлийн 10 дахь зүйлийг та бүхэнтэйгээ би хуваалцъя. Үйлчлэлийг сайн байлгадаг 10 дахь хүчин зүйл. За магадгүй би хамгийн чухал зүйлийг би энэ сургаалынхаа туршид би хамгийн сүүлд нь ярьж байгаа гэдгийг би хэлмээр байна. Тэр нь юу вэ гэвэл бид ариун сүнсэнд дуулууртаагаар эзний дуу хоолойнд дуулууртаагаар үйлчилж чаддаг байх явдал. За энэ бол үнэхэрийн ухаалаг үйлчлэлийн бас нэг хэлбэр. Мэдээж бид эзэнд үйлчлэнэ гэдэг бол сайн хэрэг. Эзэнд үйлчлэх юм гал халуун хүсэл эрмэлзэлтэй байна гэдэг бол бүр сайн хэрэг. Тэгээд энэ хүсэл эрмэлзлээсээ болж бид нар олон зүйлийг хийх нь бүрч сайн юм шиг харагддаг хэрнээ. Энэ бас тийм сайн зүйл бас байдаггүй. Би их зүйлийг хийхдээ гол нь бишээ. Харин Бурхны надаас хүсэж байгаа зүйлийг хийх нь хамгийн чухал байдаг. Би чадах бүх салбар руугаа ороод чадах бүх сарваасан зүйл болгоно очиж барьж авч хийхдээ гол нь бас байдаггүй. Харин бид яг өнөөдөр эзэн надаас хүсэж байгаа. Яг өнөөдөр энэ цаг үед энэ газар нутаг дээр миний энэ үйлчилж байгаа одоогийн энэ талбар дээр минь эзний хүсэл юу вэ гэдгийг би харж тэрийг хийх нь хамгийн ухаалаг, хамгийн мэргэн, хамгийн зөв, бас хамгийн үр жимстэй үйлчлэл байдаг юм аа. Тийм болохоор бид эзний дуу хоолойг сонсож эзэнтэй хамт бидний үйлчлэлийг хийж чаддаг байх нь чухал. Үүний тулд бид нар ариун сүнсний дуу хоолойг сонсож сурах ёстой. Ариун сүнсний дуу хоолойг яаж сонсдог юм бэ? Бидний Бурхантай холбогддог хамгийн энгийн, хамгийн өдөр тутмын хамгийн чухал арга зам бол бидний залбирал байдаг. Бид залбирлаараа дамжуулан эзэнд бид өөрийн зүрх сэтгэлийг, бид өөрийнхөө амьдралын бүхий л асуудлуудыг эзэнтэй бид нар хуваалцсан ярьдаг. Гэхдээ та нэг зүйлийг мэдэх үү? Та залбирч эхлэхэд Бурхан танд ярьж эхэлдэг гэдгийг та мэдэх үү? Би олон жил үүнийг мэдэхгүй явсан. Мэдээж Бурхан Библиэр дамжуулан ярина. Мэдээж Бурхан бусад номлогчдын номлолоор сургаалаар дамжуулан ярина. Ямар нэгэн конференц Библийн чухал сэдвээр хийгдэж байгаа сургалт семинаруудад хамрагдсанараа Бурханы дуу хоолойг би сонсноо. Мөн хэн нэгэн ирээд би миний төлөө залбирч өгснөөр магадгүй би тэр хэн нэгэн хүнээр дамжуулан бас Бурханы дуу хоолойг сонсдог. Мөн нөхцөл байдлаар дамжуулан болж байгаа үйл явдлаар дамжуулан Бурхан намайг удирдан чиглүүлдэг гэдэгт би итгэдэг. Харин залбирч эхлэх үед Бурхан биднэрт бидний сүнс, ариун сүнс бидний зүрх сэтгэл дотор ажилласаар байдаг. Бид үүнийгээ оошоодоггүй, бид үүнийгээ тоодоггүй, бид үүнийгээ өөрсдөө харамсалтай нь анзаарч сураагүй байдаг. Залбираад эхлэхэд тухайн зүйлийг хийх хэрэгтэй. Эсвэл хийх хэрэггүй гэдэг тэр мэдрэмж бодлуудыг Бурхан бас бидний зүрх сэтгэлд өгч идэм аа. Энэ бол маш чухал зүйл байдаг. Тэгэхээр бид ариун сүнсний хүсэл юу вэ гэдгийг таньж мэддэг нэг чухал зүйл бол бидний сэтгэл зүрхэнд амар тайван байх явдал байдаг. Үүгээр дамжуулан бид тухайн үйлчлэл, тухайн хийх гэж байгаа зүйл нь үнэхээр эзний хүсэл мөн байна эсвэл биш байна гэдгийг бид таньж мэддэг. Үүнийг маш олон туршлагатай багш нар маань зааж сургаж исэн. Та нар ч гэсэн ингэж бас олон удаа сонсч исэн баха. Тэгэхээр зарим нэг сэдвэр бид нар үнэхээр залбирахад тэр сэдвэр үргэлжлүүлэн үнэхээр залбирсаар баймаар санагддаг. Залбираалах хэрэгтэй. Зарим нэг зүйлийн төлөө залбирахад магадгүй 1, 2, 3 залбирсны дараа нэг тийм залбирах санаа баахгүй. Ерөнхийдөө ингээд нэг зогсчдаг. Ямар ч байсан залбирсан болцсон гэсэн нэг юм мэдрэмж төрөх үе бас байдаг. Бид яг залбирах үед үнэхээр заримдаа нэг юм тулж байгаа мэдрэмжийг авдаг бол харин залбирах үед эзэн үнэхээр бидийг урамшуулж байгааг бид нар мэдэрдэг. Залбирч байгаа үед тухайн ажлын талаар тодорхой мэрэгэн санаанууд бас заримдаа орж ирж байгаа үе байдаг. Миний хувьд олон удаа олонний өмнө гарч ярих, сургаал номлох, конференц хийх, сургалтуудад заах гэд. Заримдаа би юу ярих вэ, юу хийх үү гэдгээ мэдэхгүй ч гэсэн сургалт болохоос 2 цагийн өмнө би эхлэлээ яаж хийх үү гэдгээ мэдэхгүй суужсэн үе ч гэсэн надад зөндөө байсан. Ийм үед үнэхээр ганцаараа цагийг гаргаад чимээгүй орчинд очиод хийх гэж байгаа зүйлээ эзэн дөргөө залбирахад аяндаа за би яриагаа яг ингэж эхлэе. Эндээс эхлээд ингэж яваад энийг яриад ингээд энэ сэдв рүүгээ гулгаж ороод ингээд явах юм байна гэдэг нэг тийм дүр зураг ингээд нэг урсаад ороод ирдэг. Нэг юм мэдрэгдээд ороод ирдэг үе байдаг. Тэг яг тэрнийхээ дагуу төлөвлөгөөгөө гаргаад хийх үед үнэхээр үр дүнтэй. Үнэхээр урсгал ус шиг ингэж хүмүүсийг усалж үнэхээр үйлчлэлтэй эзний нэгүсэл миний амаар хэлээр
үйлчлэлээр минь дамжуулан үнэхээр урсан гарч байгааг олонтоо одоо мэдэрч байсан. Тийм болохоор залбирах үед минь эзэн бидний зүрх сэтгэлд ажиллаж идэг. Залбирах үед минь ариун сүнс биднийг чиглүүлж идэг. Бид үүнийг сонсож сураагүй байдаг, сонсох ёстой гэдэг юм зааж өгөөгүй байдаг. Тэгээ энэс болоод бид нар заримдаа Бурхны дуу хоолойг сонсож чадахгүй. Энэс болоод бид нар залбирах дургу. Энэс болоод одоо Бурхан зөвхөн одоо хин нэг хүнээр дамжуулж надад ярих юм шиг. Тэр хүн байхгүй, тэр Библи заах хүн байхгүй, пастор байхгүй бол би Бурхантай харьцахгүй юм шиг. Бурхан битээрийн хооронд одоо ямар ч харилцаа үүсэхгүй юм шиг. Ингэж ойлгож явдаг нь итгэгчдийг маш сул дорой болгодог. Тэгээ ийм сул дорой байдалд орсон итгэгч нар яадаг вэ? Үнэхээр одоо зөв шийдвэр гаргаж чадахгүй. Эзэн одоо өөрийг нь удирдан дагуулна гэдэгт одоо итгэл байхгүй. Ингэж явж байгаа тохиолдол олон байгаа. Тийм болохоор эзний дуу хоолойнд бид нар итгэн найдаж явах нь маш чухал байдаг. Би чуулгандаа залуучуудын одоо жижиг одоо бүлгийн библи судлалыг хариуцаж аваад тэгээ юу заах вэ гэж би их бодсон. Тэгээ би залбирсан Бурханаас. Бурхан минь би энэ залуучуудаа би юу заах вэ гэж залбирахад маш тодорхой төгс төгөлдөр айн буюу теологийн өргөдсөн сургууль одоо сургуулийн материалаар ер нь явбал яасан юм бэ гэсэн ийм бодол айгүй хүчтэй надад төрж исэн. Тэгээ би тухайн үед би юу гэж итгэсэн бэ гэхээр за би үүгээр явъя. Би үүнийг хий. Би яг залбирахад энэ надад ерөөсөө маш тодорхой надад санагдаж орж ирсэн учраас магадгүй эзэн үүнийг сануулж байгаа гэж би итгэсэн. Тэгээ би теологийн өргөдсөн сургуультай холбоо тогтоогоод тэгээ би төгс төгөлдөр аймгаад хамгийн анхны шатны итгэлийн суурь тавьдаг материалыг нь аваад тэгээ би залуучуудад харааж өгөөд ингээд энэ хичээлээр ингээд өдөр бүр 7 хоногт нэг удаа библи судлалын бүлгийн цагаа үүгээр явж исэн. Тэгэхээр үнэхэрийн одоо 2 жилийн туршид явхад би 3 бүлгийг одоо энэ сургалтаараа би хийж дуусгаад тэр хүмүүсийн итгэлийн сурвалж үнэхэрийн гайхалтай тавигдаж тэр сургалтаар дамжуулан бидний нөхөрлөл улам илүү ойртож эзнийг мэдэх мэдлэг дотор манай чуулганы нэгэн үеийн залуучууд бол үнэхээр хүчтэй босч ирж байсныг би мэддэг. Одоо хэрэг би санахтай тэр үеэр үнэхээр эзэн намайг сануулсан да. Үнэхээр ариун сүнс намайг удирдсан да гэж би одоо хэрэг итгэдэг. Би одоогоос 13 жилийн тэртээ Солонгос улсад Монгол чуулганд үйлчилж байхдаа би эзнээс асууж залбирсан. Эзэн миний энд байх цаг хугацаа үнэхээр хязгаартай. Би юуг илүү анхаарч үйлчлэх вэ гэж залбирх үед надад 2 санаа маш тодорхой орж ирж байсан байдаг. Нэгдүгüрт нь төгөлдрөө чи номлолоо анхаар. Чи номлолоо хамгийн сайнараа хий. Хоёрдугаарт чи жижиг бүлгүүдэд маш их анхаарал тавьж ажиллах хэрэгтэй гэж. Тийм болохоор би өөрөө айлуудаараа яваад хүмүүсээ цуглуулад нэг хүнтэй нэг хүн гэлтгүү, 2 хүнтэй нь 2 хүн гэлтгүү жижиг бүлгийн библи судлалууд бас хийж исэн байдаг. Тэгээ энэ нь өөрөө тэр 1 жилийн хугацаанд манай чуулганы одоо өсөлтийг бол маш хүчтэй дэмжиж босгож ирж исэн байдаг. Одоо эргээд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би харахтаа тэр үед үнэхээр эзэн удирдчтэй гэдэг ийм баталгаа, ийм нэг гэрчлэл, нэг юм урам зориг надад тэндээс ингэж үлдэж хоцорсон байдаг. Та ч гэсэн таны амьдралд яг ийм туршлага байх боломжтой. Та ч гэсэн эзний дуу хоолойг сонсож ийхүү ингэж одоо үйлчлэх ёстой. Би хэдэн сарын өмнө Чикаго хотын Монгол мессенжер чуулганд бас урагдаад тэнд өсвөр залуучуудад 2 өдрийн туршид одоо сургаал заахаар би явсан. Тэгээ би тийшээ явахдаа би замдаа залбирсан. За мэдээж би олон удаа залбирсан. Тэгээ нэг удаагийн залбирал дээр маш тодорхой юм дүр зураг надад орж ирсэн байдаг. Би тэнд очиод зөвхөн номлохоос гадна би залуучуудын төлөө гар тавьж залбирах ёстой байна гэдэг тийм дүр зураг надад ийм тодорхой ингэж надад бууж ирсэн. Тэгээ би хүмүүсийн төлөө би тэнд очиод номлохоос гадна би хүмүүсийн төлөө аюу их цаг гаргаж ингэж гар тавьж би залбирж өгөх ёстой байна гэж би бодоод очисон. Очоод хинч намайг залбирж өгөөч гэж хэлээгүй. Гэхдээ би номлоо дуусгаа за залбируулах хүсэлтэй хүмүүс байвал үлдээд тэгээ надаар залбируулаарай гэж хэлэхэд олон хүн үлдэж надаар залбирсан. Заримынхын төлөө иш үзүүлсэн. Заримынх нь нурууны өвдөлт нь эдгэрсэн. Үнэхээр ариун сүнс маш гайхалтай ажлуудыг хийсэн. Номлоор дамжуулан босгохоос гадна хувийн тэр залбирлаар дамжуулан маш олон хүмүүсийг босгосон байгаа. Тэгээ би эргээд тэр үйлчлэлээс би босож ирэх замдаа үнэхээр эзэн намайг бас чиглүүлжтэй. Эзэн надад харуулжтэй. Ариун сүнс намайг удирдахжтэй гэдэг ийм итгэл зориг надад улам илүү баталгаачин орж ирсэн байдаг юм аа. Энэ бол одоо үйлчлэлийг сайн болгодог 10 дахь хүчин зүйл юм аа. Эзэн биднийг удирддаг аа. За ингээд эцэст нь 1-р Тимотийн 3-р бүлгийн 13 дугаар ишлэлээ би дахин та бүхэнд сануулахыг хүсэж байна. 2019 оны хувилбар дээр учир нь онц үйлчилсэн сайн байр суурийг олдог бөгөөд Христ Есүс дэх итгэлтэй үлэмж зоригийг олж авдаг юм а гэж хэлсэн.
онц үйлчилсэн гэдгийг стандарт Монгол орчуулган дээр сайн үйлчилсэн гэж хэлсэн байна. Тэгэхээр онц сайн үйлчилсэн хүмүүс явандаа эзнэр шагнагддаг. Энэ нь бол чуулган дотор, хаанчлалын дотор олон ах дүүсийн дунд тэр хүнд сайн байр суурийг бурхан өгдөгөө гэсэн утгатай. Энэ сайн байр суурь бол хүндлэл, хүлээн зөвшөөрөл, үр жимсээр харагдан танигддаг. Цаг хугацааны туршид ирдэг зүйл. Энэ сайн байр суурийг дагаад үнэхээр үйлчлэлийн өөр олон үүд хаалгууд нэгддэг. Энэ сайн байр суурийг дагаад үнэхээр санхүүгийн ивэл өрөөлд орж ирдэг. Энэ сайн байр суурийг дагаад олон харилцаанууд одоо ингэж өрнөдөг. Энэ сайн байр суурийг дагаад улам илүү одоо бурхан дотор хүндлэл хүлээгдэж эзэн одоо улам одоо үйлчлэлийн үр жимсийг одоо өргөжүүлж байдаг юм аа. Тэгэхээр энэ сайн байр суурийг олж авахын тулд хүн эхлээ сайн үйлчлэх ёстой. Урдаа байгаа үйлчлээ сайн хийх ёстой. За тэгвэл бид яаж сайн онц үйлчлэх вэ? Би 10 зүйлийг 3-7 хоногийн туршид та бүхэнтэй хуваалцлаа. 3-7 хоногч байх уу? 3 бүтэн сайдрал хуваалцлаа гэсэн үг тийм ээ. 3 удаагийн цоврал одоо номлол болгоод энэ хичээлийг заалаа. Яг нэг талаар үүнийг семинар, лекц, сургалт маягаар нэг бүтэн өдрийн туршид эсвэл нэг 2 өдрийн туршид одоо хийж болох үс одоо сургалт нэг талаар гарч ирж байна. Нөгөө талаар би нэгэнт одоо эзний өдөр одоо үйлчлэлийн цаг дээр номлол одоо хийж байгаа учраас энэ цаг дээр би энийг ингээд 3 тастаад та бүхэндээ дамжуулах нь бас үр дүнтэй гэж миний хувьд бодсон юм аа. За ингээд үргэлж надтай хамт байдаг та нартаа баярлалаа. Үргэлж YouTube дэх миний номлуудыг сонсож, дагаж, бусдтай хуваалцаж, шеэрлэж, за комент бичиж одоо урам зоригийн үгсээр намайг тэтгэж байдаг та нартаа маш их баярлалаа. Маш олон хүмүүс надад одоо урам зоригийн үгсийг бол хэлдэг. Үргэлж тогтмол үзэж байгаа гэдгээ хэлдэг. Та нартаа маш их баярлалаа. Та нарын зоригжуулалтаар дамжуулан би эзэн дотор босож үйлчлэл маань улам илүү утга учиртай болж энэ үйлчлэлдээ өгөх ач холбогдол маань улам гүн гүнзгий болж үүгээрээ би одоо тэжээгдэн улам илүү сайн байр суурийг олж аван Христ Есүст итгэх итгэлдээ би улам илүү зоригтой болж өнөөдөр явж байгаа шүү. Та нартаа баярлалаа. Та нарын маань үйлчлэл бас ийм байх болтугай гэж хүсэн өрөөмөр байна. Баярлалаа. Та бүгдээ хамтдаа залбирцгаая яг одоо. Гайхамшигтай бурхан аваа тандаа баярлалаа. Таны үгийн төлөө тандаа талархаж байна. Их эзэн минь Монгол чуулган залуу байна. Монгол чуулган 30 гаруйхан жилийн түүхэнд явж байна. Гэхдээ энэ 30 гаруй жилийн хугацаанд та олон монголчуудын амьдралд гайхамшигтай ажлуудаа та хийсэн. Эзэн минь таны ариун сүнсний хүчит ажлыг цаг хугацаагаар хэмжихгүй харин хэн танд нээлттэй байж хэн танд дуулууртай байна. Та тэр хүний амьдралд 2 дахин илүү хийдэг. 2 дахин илүү та тэр хүнийг өрөөдөг үлээ. Баярлалаа бурхан аваа. Бидний бүгдээрингийн та үйлчлэл дуудсан. Бид бүгдээрээ бие биендээ үйлчлэхийн тулд өнөөдөр Христийн биеийн нэгэн эд эрхтэн болон таны биед өнөөдөр бид баярлалаа эзлэн бид өнөөдөр үйлчилж байгаа байлаа. Тийм учраас надтай үргэлж хамт байдаг энэ итгэлийн олон ах дүүсийг минь та өрөөгөөрэй. Аваа та Европод байгаа энэ номлыг минь сонсдог хүмүүсийг та мөн Солонгост байгаа энэ номлыг минь сонсдог хүмүүсийг Америкт энэ номлыг сонсож байгаа хүмүүсийг Монголд хөдөө орон нутагт энэ номлыг минь сонсож байгаа хүмүүсийг Азад энэ номлыг минь сонсож байгаа хүмүүсийг бүр Казахстанаас энэ номлыг сонсож байгаа хүмүүсийг Туркээс энэ номлыг сонсож байгаа хүмүүсийг та ивэгэч гэж гуйж байна. Би бүгднгийнх нь нэрийг би дуудаж чадахгүй байна. Харин та хэнийг ярьж байгааг та мэднэ. Эзэн миний зүрх сэтгэл дотор олон танд итгэмжтэй сайн үйлчлээд явж байгаа хүмүүсийн дүр зураг байгаа. Та тэдгэрийг бүгдээрингийн мэднэ. Би тэр болгоны нэрийг өнөөдөр би энд дурдж чадахгүй. Гэхдээ та мэднэ. Та өөрийн хүүгүүд огтыг шагнаач. Танд үнэхэрийн сайн үйлчлээд явж байгаа нэгэнд та сайн байр суурийг өгөх болтугай. Тэд танд итгэх итгэл дотор олон илүү зоригжин хүчрхэгжиж олон нөлөөлж олныг таны замаар дагуулсан нөлөөтэй сүнслэг удирдагчд байлгаж өгөөрэй гэж гуйж байна. Тандаа талархан аврагч хийсэн Есүс Христийн нэрээр залбирэн гуйрлаа. Аамен.